үннийг гэрчлэгч, хуулийг зөвлөгч. Ардын засгийн газрын 1922 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 21-р хурлын тогтоолоор элдв гадаа дотоод бүс хоршоо хүн иргэний хаягдсан тогтоосон гэрээ бичгийг дансаа гэрчлүүлэн тэмдэглэх тухай дүрэн баталсан нь нотариатын чиглэлийг тогтоосон эрх зүйн анхны баримт бичиг байлаа. 1925 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Ардын засгийн газрын 38 дугаар хуулиар баталсан шүүх яамны дүрмд ерөнхий хэлтсийн гэрээ зэргийг гэрчлэх, батлах хэргийг эрхлэх санаа нэртэйгээр нотариатын байгууллагын бүтэц зохион байгуулалтыг журамлаж шүүх яамд харьяалагдсан байгуулагдсан түүхтэй. Монголд нотариатын байгууллага үүсээд 100 гаруй жил болжээ. Тэгэхээр хүмүүс нотариатыг ойлгохдоо байгууллагад хэрэгтэй бичиг баримтыг баталгаажуулдаг, шүүх хуулийн байгууллагад нотлох баримт бүрдүүлдэг гэх мэтээр жоохон өрөөсгөл ойлгодог. Гэтэл яг үнэ хэрэгтэй бол нотариат маань одоо иргэдэд өөрсдөд нь хэрэгтэй баримт мэдээллийг баталгаажуулдаг, эрх зүйн үйлчилгээ үзүүлдэг ийм одоо газар юм аа. Нотариатын үйлчилгээг төв болон орон нутагт шүүх яам, Харьяа аймгийн яамнаас эрхлэн удирддаг байсныг 1953 оноос шүүх яамд улсын нотариатын контор бий болж нотариатын үйлчилгээг удирдах конторын эрхлэгчийг томилон аймаг хот сумдын хөтөлмөрчдийн депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаа хариуцсан эрхэлж нотариатч нь гэрээ, итгэмжлэх бичиг, гарын үсэг, гэрээстэл төлж гүйцэтгээгүй вексэлд тэмдэглэл үйлдэх, баримт бичгийн хуулбар, орчуулгын үнэн зөвийг батлах зэрэг үйлдэлийг гүйцэтгэдэг байлаа. Монголд гадаадын олон бүс хоршоо ажиллаж байсан тухайлбал Англи, Герман, Хятадын гэх мэт ард иргэдэд тэр хэрэгцээтэй барааг нь худалдаалдаг, наймаалдаг. Ардууд болохтой зэрэг тухайн үед зоосон мөнгө байхгүй, цаасан мөнгө байхгүй. Ийм болохоор худалдаа арилжаанд бол тэгш биш. Одоо хөвчлэн өрийн дарамтанд ордог ийм цаг үе бол байсан. Тэгэхээр гадаадынхантай тэр худалдаа наймаа хийгээд өрөнд ордог байсан учраас тэдний хооронд хийсэн гэрээ хэлцлийн бол бичгээр хийх шаардлагатай болсон. Монголд бол энэ нотариат үүсэн бий болох ийм нөхцөл шаардлага бол бий болсон. Ийм байдлаар нотариатын энэ эхний үе шатны үйл ажиллагаа бол 1930-ад оны хүртэл бол үргэлж ирсэн. 52 онд дараа нь 1965 онд нотариатын дүрм бол одоо шинжлэгдэн гарсан. За тэгээ нотариатын үйл ажиллагаа бол сэргийж эхэлсэн. За Улаанбаатар хотод бол нотариатын контор 2 оронтой байгуулагдсан. 1992 оноос нотариатч хуваарь ажиллаж эхэлсэн. 1992 онд хувийн нотариатарчийн үйл ажиллагааны төр журмыг баталж анхны хувийн нотариатарчийг ажилуулсан нь дөрөөс нотариатын үйл ажиллагааг хувийн мэргэжлийн байгууллагад хариуцуулах нөхцөлийг бүрдүүлсэн байна. 1997 оны 5 дугаар сарын 2-ны өдөр Монгол Улсын их хурлаар нотариатын тухай хууль шинжлэгдэн батлагдсанаар хувийн нотариатарч ажиллах эрх зүйн үндсийг бүрдүүлж нотариатын байгууллагын бүтэц зохион байгуулалт, гэрчлэх үйлдэлийн төрлийг тогтоож Монгол Улсын засгийн газрын зарим чиг үүргийг хувийн хвшлийн мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх сонгодог жишээ болон хөгжсөн. Тэр түүхийн түүчээ хөгжлийн дэвшлийн хөтч нь Монголын нотариатарчдын танхим билээ. 1990 онд өрнсөн ардчилсан хувьсгалын үр дүнд манай монголчууд хувийн өмчтэй болж аж ахуйн нэгж байгууллагууд олноор байгуулагдаж энэ чөлөө зах зээлийн эдийн засгийг эрх зүйн хувьд зохицуулах зайлшгүй шаардлага бий болсон. За тэр үед миний бие 1996 оноос 2000 онуудад Улсын их хурлын гишүүн хууль зүйн байнгын даргаар ажиллаж байх үедээ олон хуулиуд эрх зүйн баримтчүүдийг ажлын эсхийг нь ахлаж Улсын их хурлаар батлуулж байсан. За энэ хуулиудын нэг нь бол 1997 оны нотариатын тухай хууль байдаг. За энэ нотариатын тухай хуулийн гол онцлог нь гэвэл урд нь нотариатын үйлдэлийг төрийн албаа хаагчид гүйцэтгэж байсан бол энэ хуулиар нотариатын сонгон шилруултанд тэнцсэн эрх авсан нотариачид төрийн гэрчлэгчийн үүргийг гүйцэтгэх эрхтэй болсон юм аа. За хоёрдугаарт улсын хэмжээнд
үйл ажиллагаагаа уялдуулах зорилгоор натиачд нийлж нэгдэж Монголын натиачдын танхимыг байгуулж ажиллах эрх зүйн үндсийг тогтоож өгсөн. За мөн натиатын үйл ажиллагаанд хяналт тавих механизм энэ хуулиар тогтоож өгсөн юм аа. Уг хуулийн дагуу хууль зүйн яамнаас эрх олгосон 13 нотариатрчийн гишүүнчлэлд Монголын нотариатрчдын танхим хэмээх төрийн бус байгууллага үүсэн байгуулагдаж, нотариатрчдын итгэлийг хүлээж, эрх ашигыг хамгаалсан гал голомт өргөө гэрн болж нэгэнт чаджээ. Энэ бол тус танхимын галыг манаж, үйлсийг үргэлжлүүлсэн үе үеийн удирдлага, ажлын алба, нийт нотариатрчдын нөрөх хөдөлмөрийн үр шим, шин хүслийн бодит биелэн билээ. Энэхүү түүхэн замнал хөтөлсөн танхимын ерөнхийлөгчөөр Оюун Чимэг, Монгол Улсын гавьяат хууч Отгонбаяр, Наранбат, Онон Чимэг нар 2021 оноос хууль зүйн ухааны доктор дэд профессор Баян Жаргал сонгогдсон ажиллаж байна. 2011 оны 2 дугаар сарын 10-ны өдөр Матин нотариатрын жижигт нийцүүлж боловсруулсан нотариатрын тухай хуулийг шинжилсэн найруулга батлагдаж, үйл ажиллагааны зарчим, нотариатрчдын эрх зүйн байдлыг тогтоох, эрх зүйн зөвлөгөө өгөх, нотариатрын үйлдэл гэрчлэх хэмжээг хөөцлөх замаар иргэн хуулийн этгээдийн эрх зүйн ёсны ашиг сонирхлыг хангаж, нотариатрчид доктортой ажиллах эрх зүйн үндэс бүрдсэн. 2005 онд хууль зүйн дотоод хэргийн сайд нямдорч, Матин нотариатрын олон улсын холбооны хамтын ажиллагааны комиссийн хүндэт ерөнхийлөгч Витторио Ди Каньо гүрч туршлага судалсан дэлхийн жишг хуультай болох ажлын эхлэл болсон юм. За миний бие 2009-өөс 2013 онуудад натиачдын танхимын ерөнхийлөгчөөр ажиллаж байх үедээ энэ хуулийн төслийн ажлын хэсэгт орж батлуулж исэн ийм хууль юм аа. За энэ хууль батлагдсанаар манай натиачдын танхим олон улсын натиатын холбоонд элсэх болцлоо хангасан. За натиатын тухай хуулийн шинжилсэн найруулгын онцлог гэвэл нэгдүгээрт Латин натиатын жижиг хуулийн дагуу боловсруулагдаж батлагдж исэн. Хоёрдугаарт хууль зүйн дотоод хэргийн сайдын тушаалаар батлагдаж мөрдөгддөг байсан натиатын үйлдэл хийх зааврыг энэ хуулийн тусгай хэсэгт оруулж баталсан юм аа. За 3 дугаарт натиач нь багшлах эрдэмчлэгээний ажил хийхээс өөр ажил албан тушаалыг хавсран эрхлэхийг хуулиар хоригдж өгсөн. Түүнчлэн 2010 онд Япон улсад зохион байгуулагдсан тус холбооны хуралд танхимын төлөөлөгчид ажиглагчийн статустай оролцож, Финно-Френч төвийн захирал доктор халагтай Мэрилис Хебрертэй холбоо тогтоож, түүний дэмжлэг хамтын ажиллагааны тусламжтайгаар 2013 онд Монголын нотариатрчдын танхим нь олон улсын нотариатрын холбооны 83 дахь гишүүн орноор элссэн түүхтэй. Энэ үйл явдал нь гадаад харилцаа хөгжих эхлэлийг тарьж, дэлхийн улс орнуудтай хамтран ажиллах нөхцөлийг бүрдүүлснээр олон улсын нотариатрын холбооны Азийн хэрэглэх комиссийн 2013 болон 2019 оны хурлыг эх орондоо амжилтаар зохион байгуулж, өдгөө 2025 онд дахин Монгол улсад зохион байгуулж байна. Монголын нотариатрчдын танхим үүсэн байгуулагдсан 25 жилийн ойн арга хэмжээний хүрээнд 2022 онд мөнгө угаахаас өрчсөн сэргийлэх, эвдрүүлэн зуучлал ба нотариат сэдвт олон улсын эрдэм шинжилгээний баг хурлыг зохион байгуулж, нотариатрч нь төрийг гэрчлэгчийг үүргийг хэрэгжүүлэхээс гадна мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх, гэмт хэрэгээс өрчсөн сэргийлэх, эвдрүүлэн зуучлалын ажиллагаанд оролцож, шүүхийн бус журмыг хөгжүүлэхэд онцгой чухал үүрэгтэй оролцдог олон улсын сайн жишгийн талаар харилцсан туршлага судалсан. Мөн 2023 онд нотариатын мэдэгдэх хуудас шүүхийн шийдвэр гүйцэтгэх хүндэслэл болох нь сэдвт хэлэлцүүлгийг амжилттай зохион байгуулж, тус хэлэлцүүлгээс санал зовлонгож гаргаж, хуулийн байгууллагуудад хөрвүүлсэн үр дүнгээ өгч, нотариатын мэдэгдэх хуудасны тоо өсөн нэмэгдэж, шүүхийн ачааллыг бууруулах хандлагатай байна. 2023 онд Франц улсын нотариатрын дээд зөвлөл, 2024 онд Германы холбооны нотариатрчдын танхимтай хамтран ажиллах гэрээг сунгаж, Узбекистаны нотариатрчдын танхимтай санамж өчөг, 2025 онд Хятадын Фэнхуан нотариатын газар, нотариатын судалгааны хүрээлэн, Өвөр Монголын өөртөө засах орны Хөлбөмбөрийн нотариатын холбоо болон Хөх хотын нотариатын холбоо, Казахстан улсын нотариатрчдын танхимтай хамтын ажиллагааны санамж жижиг байгуулан ажиллаж байна. За манай натиачдын хувьд цахим үйл ажиллагаатад анх танилцсан үйл 2010 он байдаг. За 2010 онд улсын бүртгэлийн ерөнхий газар дээр мянганы сорилын сангийн шугамар хэрэгжиж байсан эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн цахим
судалгааны багийнхантай миний бие хэд хэдэн удаа танхим дээр уулзаж ер нь манай танхимч гэсэн цахимд орох зайлшгүй шаардлагатай байна гэж ойлгосон. 2012 оны 5 дугаар сард Эстони улсын натиатын танхим дээр натиатын үйл ажиллагааны тэр дундаа цахим үйл ажиллагааны туршлагыг судлахаар манай танхимын анхны судалгааны багийнхан Тайлын хот руу явсан. За тэгээ эдгээр натиачтаас бүрдсэн цахим натиатын ажлын хэсгийг натиачдын танхим дээр байгуулж анхны ажлын хэсгийн ахлагчаар одоогийн натиачдын танхимын ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа Баян Жаргал томилогдсон ажиллаж байсан юм аа. За Монголын натиачдын танхимын нэрвдэх цахим натиачдын ажлын хэсэг сүүлийн 10-ад жил бас чамгүй олон ажлыг хийж гүйцэтгсэн байна. Тухайлбал 2015 оноос цахим натиачд төслийн тэзүүг боловсруулж 16 онд мэдээллийн технологийн салбартаа тэргүүлэгч Интерактив компанийг сонгож шалруулсан. Улмаар тус компанитай 2017 онд цахим натиачд төслийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулж 2019 онд програм хамгаалж гэрээг шинжилэн байгуулснаар цахим натиачдын өнөөгийн системийн их суурь үндсэн тавигдсан юм аа. Манай систем бол үндсэндээ төрийн хур болон дан системтэй бүрэн холбогдсон мэдээлэл технологиг бүрэн ашиглаж байна. Одоогийн байдлаар манай цахим натиачдын систем 5 яам төрийн 10 гаруй байгууллагатай мэдээлэл солилцох хамтран ажиллах гэрээ байгуулж мэдээлэл солилцож дундын серверээс мэдээлэл татж байна. Ингэснээрээ бид нэр иргэн болон хуулийн этгээдийн бүх төрлийн давлгаа мэдээлэл авах бүрэн боломжтой болсон. Улмаар натиачдын гэрчлэлсэн үйлдэлийг төрийн яамч гэсэн дундын мэдээллийн системээс шүүж, шалгаж, хянаж үйлчлэгийг нэвтрүүлэхэд боломжтой болсон. Монгол хэмээх их айлын 408 зохиост 280 гаруй натиатч натиатрын цахим системээр иргэн хуулийн этгээдэд эргэцсэн үйлчилгээ үзүүлж байна. Мөн 330 сум, тосгонд, засаг даргын тамгын газрын дарга, хуулийн мэргэжилтэн, тосгоны захирагчийн ажлын албан, дарга, хэдийн чанад байрлах 50 гаруй дипломат төлөөлөгчийн газарт 90 орчим эрх бүхий албан тушаалтан натиатрчийн үүргийг авсран гүйцэтгэж, эргэцсэн этгээдүүдийн хууль ёсны ашиг сонирхлыг ханган ажиллаж байна. Анх хэлтсэн хэмжээнд бий болсон натиатрын байгууллага нь өдгөө эдийн засгийн хувьд бэхжиж, мэргэжлийн хуульч натиатрчдыг игнэндээ нэгтгэсэн 21-р зууны дэвшилтэд технологид суйрлан эргэцсэн тусад цаг шуурхаа хүргэж, итгэлцэл, шудраг ёсны манаанд хүлээсэн үүргээ нэвтрэлтэд биелүүлж, ололт амжилтаар цаг хугацааны түүхийг бичиж, цаглашгүй үннийг гэрчлэн түүхт 100 жилийн ойтойгоо учран золгож байна. Цахим натиачдын систем маань төрийн давлгаа мэдээллийн хур системээс иргэний үйл хөдлөлийн болон хуулийн этгээдийн бүх төрлийн давлгаа мэдээллийг авж байгаа. За түүнчлэн ийм Монголд натиачдын үйлчлэгээний маань архив орсноор иргэн хүсвэл натиачдаас өөрт холбоотой дээрх давлгаануудыг болно. Ийм Монголоос натиачдаар үйлчлүүлсэн баримт бичгийнхаа хуулбарыг авах бүрэн боломжтой болсон байгаа. Түүх 100 жилийн хүрээнд бид нэр цоо шинэ үйлчлэгээ нэвтрүүлсэн нь үйл хөдлөл хөрөнгийн 100 жилийн үйлчлэгээ. Тус үйлчлэгийг бол баггүй хүн хүч шаардсан ажил байсан. Арилжааны банк, Купе Монгол, Татварын алба, баримт, улсын бүртгэлийн хөрөнгийн эрхийн бүртгэлийн газартай хамтраад энэ үйлчлэгийг бид нэр өнгөрсөн 3 жилийн хугацаанд хийж дөнгөж саяхан хэрэглээнд нэвтрүүллээ. Өөрөөр хэлбэл тус үйлчлэгийн иргэн хүсвэл үйл хөдлөл хөрөнгө рүү очих гэрээлжлээ натиачд дээр үлдээгээд натиачд цаашаа зуучлах бүрэн боломжтой ийм сайхан шинэ үйлчлэгийг бид нэвтрүүлсэндээ баяртай байна. Хэдий гишүүн натиаччид биедан үйл ажиллагаа явуулдагч танхим хэмээх их айлын амбалд багтсан нэгдмэл нэгэн зорилготой эвсэг хамт олон билээ. Хамт олноороо байгалийн сайхныг үзэж Монгол өв соёлоо дээдлэн Хинтээ аймгийн хар зүрхний хөх нуур, Төв аймгийн аглаг бүтээлийн хийд, Монгол намаад аялал жуулчлалын бүс рүү аялахаас гадна Германы Берлин, Казахстаны Астана, Шведийн Стокгольм, Узбекистаны Ташкент хотуудад олон улсын хурал семинарт оролцохын зэрэгцээ. Тус улсад Монгол улсаас оршин суух элчин сайдын яам, консулын газрын натиатрчийн үүр гүйцэтгэгч нарт натиатрын үйлдэл гэрчлэх мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажилласан байна. Мөн гишүүдийн урлагийн ивэсийг нээн илрүүлэх хөгжүүлэх зорилгоор Notarius Good Talent урлагийн арга хэмжээг зохион байгуулсан гишүүдийн сэтгэл тоногсон үйлдэл юм аа. Жил бүр спортын 6 төрөл тэмцээнийг уламжлал болгон зохион байгуулж эхэлснээс гадна Монголын хөгжлийн холбооны нэрмжит хуулийн байгууллагуудын спортын тэмцээнд оролцож
чөлөө цагаа зөв боловсон өнгөрүүлж байна. Түүнчлэн нийгмийн хариуцлагын хүрээнд Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачилсан тэр бомод үлдсний хөдөлгөөнд нэгдэн мод тарьж, ичдийн орны Magic Box төслийг хэрэгжүүлж, хүүхдийн ирээдүйн төлөө оюуны хөрөнгө оруулалт хийж, Чингэлтэй дүүргийн Динжи мянгад болон Увс аймгийн Өндөр хангай суманд номын сан тогтжуулан өгснөөс гадна Аслагдсан хаан улс дүүргийн Туул тосгоны нийслэлийн ерөнхий боловсролын 165 дугаар сургуульд 853 ном хандивсан. Мөн үерт туссан айлууд тусалж, Монгол Улсын засгийн газрын шийдвэрийг дэмжин ажиллаж, хаваржилт хүндэлсэн малчтад туслах зорилгоор онцгой байдлын ерөнхий газарт тусламж үзүүлсэн билээ. 2021 онд Баян жаргал театрын эрх зүйн зохицуулалтыг хэлцүүлсэн судалгаа хууль зүйн ухааны докторийн зэрэг горилсон диссертац. 2022 онд мөнгө угаахаас орчин сэргийлэх эвлэрүүлэн зуучид ба нотариат эрдэм шинжилгээний баг хурлын эмхтгэл. 2023 онд Сонгон хайрхан дүүргийн дэд салбараас өв залгамжлал гэрээсэлтэй холбоотой маргааныг шүүхээр шийдвэрлсэн байдал судалгаа. 2024 онд Баян жаргал, Оюуна, Совд Эрдэнэ нар өв залгамжлалтай холбоотой иргэний хэрэг маргаан хян шийдвэрлсэн шүүхэн шийдвэрийн судалгаа. 2025 онд Монгол Улсын нотариат 100 зэрэг бүтээл хэвлүүлж, олон нийтийн хүртээл болгосон тусархаг, энэрэнгүй, авьяаслаг, нөхөрсөг бүтээлч хамт олон болохыг илтгэлээ. Сайн байцгаана уу? Та бүхэнд Монгол Улсад нотариатын байгууллага үүсч өгснээ төөхт 100 жилийн баярын мэндийг өргөн дэвшүүлье. Миний бие ажиллах хугацаанд манай байгууллагын төөхтөө тохиогоос гадна олон улсын нотариатын холбооны Азийн хэрэглэх комиссийг тэргүүлэн ажиллах ховрхон боломж олдсныг ихэд бэлэгшэн ажиллаж байна. Бид өнгөрсөн зууны турш иргэн хуулийн этгээдэд эрх зүйн зөвлөгөө тусалцаа үзүүлэх замаар төрийн гэрчлэг чиглэлээр амжилттай хэрэгжүүлж өнөөдрийн энэ түвшинд хурж ирсэн байна. Бид үйл ажиллагаагаа сайжруулах зорилгоор цахимжуулахаас гадна нотариатын гэрчилсэн бичиг баримт ийм Монголын системд хадгалагдах, мөн төрд байгаа иргэний мэдээллийн эзний зөвшөөрлөөр ашиглах, түүнд бас хэвлэн өгөх, иргэний бичиг баримтыг төрийн байгууллагад зуушлан бүртгүүлэх үйл ажиллагааг эхлүүлээд байна. Бид зөвхөн өөрөө үйл ажиллагааг сайжруулаад зогсохгүй, Хилийн чандад элчин сайдын яам, дипломат төлөөлөгчийн газар ажиллаж байгаа нотариатчийн үүрэг гүйцэтгэгчийн үйл ажиллагааг бас цахимжуулсан. Үүний үр дүнд Хилийн чандад үйлдсэн бичиг баримтыг өөртөө ойрхон байрлах нотариатаас авах боломжтой болсон юм а. Бид гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлж, Герман, Франц улсын нотариатын байгууллагатай хамтын ажиллагааны гэрээ, Узбекистан, Казахстан, бүгд найрамдах Хятад ард улсын Хөх хот, Хөлөн буур, Хайнааны нотариатын газартай санамж бичиг байгуулан ажиллаж байна. Бид нотариатын нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор нэг удаагийн тэтгэмж олох журмыг баталж, энэхүү журмын дагуу 100 гаруй гишүүн эхний удаа тэтгэмж аваад байна. Мөн одоо нотариатын нийгмийн асуудлыг шийдвэрлэх цахим нотариат системийн эдийн засгийн баталгааг бүрдүүлэх зорилгоор нотариатын үйлчилгээний хөс зардалд өөрчлөлт оруулж чадлаа. Бид цаашдаа зан гэрчлэлийг нэвтрүүлж, нотариатын үйлчилгээг иргэнд илүү ойрхон, хүртээмжтэй хүргэх ийм зорилт тавин ажиллаж байна. Үүний тулд бид нотариатын тухай хуулийн хэрэгжилтэд үр дагаврын үнэлгээ хийж, хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах саналаа хууль зүйн дотоод хэргийн яамд уламжлаад байна. Мөн хөгжүүлэгч компанида захиалга өгч, цахим зан гэрчлэлтийн ерөнхий архитектурыг одоос бэлэн болгосныг энд дуулгахад таатай байна. Бид гишүүдийнхээ авьяас чадварыг хөлбөр зүтгэлийг үнэлүүлэхээр төр засгийн байгууллагууд уламжилж 180 гаруй гишүүн шагнал урамшуул аваад байна. Үүн дотор 5 гишүүн маань Монгол улсын гавьяат хууль чимээх эрхэм алдрыг хүртсэн манай байгууллагын бахархалд үйл явдал боллоо. Энэхүү их үйлсийг бүтээхэд өөрийн хувь нэмрээ оруулсан үе үеийн нотариатчид, дээр нь Монголын нотариатчдын танхимыг тэргүүлэн ажиллаж байсан анхны ерхийлөгч А. Оюун чимэг, Монгол улсын гавьяат хуульч Ч. Отгонбаяр, Ц. Наранбат, Эр. Онон чимэг болон удирдлагын багийн хамт олон нийт гишүүн нотариатчдын минь хөлбөрийн үр дүн, үр шим өнөөдрийн нотариатын байгууллагыг бий болгожээ. Манай байгууллагатай хамтран ажилладаг төрийн байгууллага албан тушаалтан биднээс үйлчилгээ авдаг эргэн хуулийн этгээд бидний хамтын ажиллагааны үр дүнд өнөөдрийн Монголын нотариатын байгууллага 100 жилийн гойтойгоо учран золгож шин зуунаа угтан хүлээж авах гэж байна. Ингээд та бүхэндээ Монголын нотариатчдын танхимын нэр өмнөөс болон хувьсаа амьдралд нь аз жаргал, эрүүл энх, ажлын амжилт хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё. Нотариатч бидний үйлдэл зөв, үйл шударга, нэр цэвэр, мөр цагаан байгуулдаг. On this very special day, we send you
our warmest thoughts and our best wishes for the next 100 years of the Mongolian notariate. 紧扣海南自贸港需求，开拓服务领域，围绕社会治理热点、难点、焦点，开展学术研析，承接重大课题，参与立法修法，努力培养视野宽阔、通晓国际法律事务的高素质公正人才。As you celebrate this exceptional anniversary, I send your best wishes from Germany. May this day be filled with pride in all you have accomplished and confidence in the future of the Mongolian notariat. Congratulations, and thank you very much for your attention. A great stroke of luck for the Mongolian notaries and for all of us. On behalf of the German Federal Chamber of Notaries, I wish you and our long-standing and proven cooperation a long and successful future, at least another 100 years. I wish you and the entire notary community of Mongolian continued success, prosperity, and new achievements. See you later in Ulaanbaatar. All the best. Төр тусдагч нь болж түмний итгэлийг даасан Монголын нотариатчдын танхимд номын гэгээ гийж хуулийн хүч оршжээ. Тэрийн чиг үүргийг шударгаар биелүүлэн үннийг гэрчлэн баталгаажуулж, нууцыг чамдлан хадгалж, хуулийг хэлбэрэлтгүй сахин хэрэгжүүлэгч нотариатчдын танхим нь түмэндээ зөвлөн тусдагч нь төрдөө дэмнэн хамтрагч нэлээ. Нотлох үннийг тамгалан гэрчилж, ноён хуулийг сахиулан мөрдөгч нотариатчдын хөгжсөн нэгэн зууны түүх, шин зууны цадиг ийм болго. Эрен зууны түүхтэй нотариатчдын хожим их үйлс нь өөдлөн дэвжих болтугай. Монголын нотариатчдын танхим 100 жил. Нэр цэвэр, мөр цагаан, нотариатчдын алдар бадар тугай.